Оройн өдөр үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэж та бүхэн шинэхэн дугаараа хүргэх гэж байна. Манай өнөөдрийн дугаар Цахиур төмөр компани эмч Пүрэвж өргөдөө оролцож байна. Оройн өдөр эмч. Танд ч гэсэн үзэгчтэй нарийн мэдээг хүргье. За бидний өнөөдөр ярих сэдв илгэний өхлөлт гэдэг энэ дээр самбар дээр бичсэн байна. Тэгэхээр илгэний өхлөлт гэхээр манай одоо нөгөө иргэдийн дийлэнх нь одоо илгэний хавдраар айгу хөвчлөлтөг шүү дээ. Бараг л айл болгонд нэг илгэний хавдар байгаад байдаг. Энэ одоо илгэний хавдар гэдэг зүйлийн одоо бараг нөгөө ихний шатнд бараг энэ илгэний өхлөлт гэж ойлгож болох уу? Яг одоо юунаас болж энэ илгэний өхлөлт үүсэж байна гэдэг дээр үзэгчдэд тайлбарлаач тий. Тий. За ерөнхийдөө бол илгэний өхлөлт бол хавдрын уртл гэхэд бас тийм гэхэд тэгтээ басгүй. Тий. Ер нь яг бас янз бүр. Тэгээ илгэний хавдарт хүрэж байгаа хүчин зүйлүүд маань янз бүр байгаа байхгүй юу? Одоо монголчуудын дунд илгэний хавдарт хүрэж байгаа дийлэнх шалтгаан нь бол вирусууд байгаа. Илгэний одоо тэр B, C, D, E энэ гэсэн вирусууд идэв шүү дээ. За тэр нь бол хурцтайгаар илгэний хавдарт хүрдэг. А илгэний өөхлөлт бол хатуурлын ихэнх шат гэж ерөнхийдөө бол үздэг. За тэгэхээр хатуурл маань цаашлаад илгэний өөхлөлт гэдэг одоо илгэний хавдар гэдэг рүү шилжиж болно. Тэгэхээр дунд нь нэг тийм шат байгаа тахна шүү дээ. За тэгэхээр илгэний өөхлөлт гэдэг сэдвийг ярихын тулд илэг гэдэг одоо эрхтнээ таних хэрэгтэй болно тий. За илэг маань бол их биеийн баруун гар талд байдаг. Өрцөнд одоо ингэ наалдаж байрладаг одоо юм цуллаг эрхтэн байгаа. Яг их биеийн одоо хуваагаад баруун гар талд нь зүүн тал руугаа хилтэж орсон ийм эрхтэн бол байдаг. За илэг бол 1500 гаруй жинтэй. За илгэлийн грамм жинтэй. За илгэний одоо яг энэ эрхтний яг энэ дотор талд нь бол ямар нэгэн одоо мэдрэлжүүлэлт байдгүй гэж үздэг. За тэгэхээр тийм болохоор нөлөө эрхтэн гэж яг тийм дотор нь мэдрэлжүүлэлт ингээд байдгүй учраас тухайн дотор явж байгаа хавдар юм уу тий ямар нэгэн үүсвэр ямар нэгэн болж байгаа процессууд ер нь бол тухайн хүнд мэдэгдэхгүй одоо хожуу шатанда хүндэрч мэдэгдэх хандлага их байдаг. Тэгэхээр манайх нөгөө илгэний одоо хавдартай ч юм уу тий илгэний ямар нэгэн эмгэгтэй хүмүүс маань хожуу шатанда онцлогдож хүндэрсэн байж байгаа. За тэгэхээр илэг бол өөрөө хүний бие махбодод 350 гаруй үүргийг гүйцэтгэж байдаг. 350 лаборатори гэж хэлээд байдаг. Ер нь бол лаборатори гэж хүмүүс их аюул сайн ойлгодог. Тэгэхээр бидний идэж ууж байгаа хоол хүнсийг хоргоожуулах тий одоо маш их одоо тэр таны одоо ууж байгаа ганц хоол хүнснээс гадна эм тариаж болно. Арьсаараа авч байгаа тэр одоо хорийг хүртэлтэй одоо уушгаараа авч байгаа тэр агарын бохирдлыг хүртэл илэг хоргоожуулж идэг ийм эрхтэн байна. Тийм учраас байнгын нөгөө юм хор болон бусад зүйлүүдэд ингээд товтлогоон бий болж идэг учраас илэг маань гэмтэж өстой бэртэх одоо үндсэн шалтгаан болж идэг. За тэгэхээр илэгний одоо өөхлөлттэйгөө ингээд холбоод ярих юм бол юу болж ийнэ гэхээр илэг маань хоол боловсруулах замаар орж ирж байгаа. Тэгээ хоол боловсруулах замаар бидний идэж ууж байгаа хоол хүнснээс одоо энэ орж ирж байгаа хоол хүнс маань ходоодонд ороод чөлөөт өөхний хүчил гэж зүйлийг бий болгодог. Чөлөөт өөхний хүчил. За энэ чөлөөт өөхний хүчлийг маань шүүж аваад илэг юу болгодог вэ гэхээр холестерин тэрэгэл цэрүүдийг бий болгож өгдөг. Арай нэг юм боловсронгуй болгох нь шүү дээ. Тэгэхээр энэ холестерин одоо тэрэгэл цэр гэдэг энэ олон зүйлүүд маань одоо яах вэ гэхээр бидний эсийг бүрдүүлж өгч байна. Эсийн гадна тал маань өөрөө өөх тос болон уураг гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгэхээр энэ холестеринийг одоо энэ өөх тосыг бий болгож өгөх нь. За цаашаа явах юм бол хамгийн их холестерин ялгаруулдаг зүйл нь юу вэ гэхээр мэдрэлийн эс. Эсийн маань мээлийн маань тэр жигтэй энэ хамгаалж идэг гадна бүрхүүл маань тэр жигтэй холестерин бичдэг. Өөх тос бичдэг. Тэгэхээр манайхан тэгэж яриад байдаг шүү дээ. Дамдаа өөх тос идээд тах юм бол зөө нөхрөхгүй ялцсан тосгүй гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ зүйлүүдийг бүрэлдүүлэхэд энэ яг өөх тос буюу чөлөөт өөхний хүчлийг хувиргаж өгдөг байна. Яг илэг маань. Энэ дээр тэрийг хэлцээд ч юм уу тийм янз бүрийн зүйлүүд болгож ингэж хувиргаж өгдөг. За энэ процесст алдаа гарахад илэг маань өөхөө өөр дотор хоригдлогддог. За яг энэ процессор энд ирэхгүй бол өөхөн дээр илгэн дээр за энэ өөхөнд хүрэг энэ процесс алдагдах хэд хэдэн шалтгаан байдаг биднэрт. За хэд хэдэн шалтгаанд нь юу ордог вэ гэхээр нэгдүгээрт хэтэрхий холестерин буюу өөх тосны хэмжээ ихсэх.
Бас аливаа юм чинь нөгөө таарсан тун хэмжээ гэж байгаа шүү дээ, тийм. Өөхний хэмжээ хитрхи хийдэг. Тэгээ өөх идэх байна шүү дээ. За энэ өөх дотор их нарийнаа. Нөгөө ямар төрлийн ингээд байдаг шүү дээ, тий. За тийм химийн гаралтай одоо хувиргалд орсон өөх тусыг хэмжээтэй байдаг. За хоёрт нь болохоор яадаг вэ гэхээр сахарын хэмжээ ихсэх. Сахар хэмжээтэй идэх байж идэг. За гуравдугаарт нь болохоор яах вэ гэхээр энэ маань одоо өөртөөс хөдөлгөөнгүй энэ одоо амьдралын буруу хэм маяг буюу хөдөлгөөнгүй энэ байдал маань илгэнд маань өөртөөс хөрөнгөлөхт буюу хэвлийн тэр хэсгийн таргалалтыг үүсгэждэг. Энэ маань буцаад илгэнд энэ процесс өрнөх процессыг бий болгож өгдөг. За эсвэл энд ингээд хоригдлогдсон өөх тусыг нөгөө тухайн хүмүүс маань хөдөлгөөн хийж биеийн инерци ихсэхгүй байснаас үүдэлтэй энд хоригдлол бий болж байдаг. За 3-р, 4-р тал бол удамшлын шалтгаантай байж болдог. За удамшлал нь болохоор яадаг вэ гэхээр энэ өөх тусыг хургадаг ферментийн дутмагшилтай хүмүүс гэж байдаг. Төрөлхийн. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр тарган биш. Гэхдээ сахар иддэг. Өөх тус иддэг хүнээсээ миний илэг өөхөлсөн байна гэж аягүй хэлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс яаж ийнө гэхээр угаасаа л энэ өөх тусыг хургадаг ферментийн стержүүлэх эсвэл задлах эсвэл хувиргах энэ ферментийн үйл ажиллагаа байхгүйгаас туранхай байсан ч гэсэн илэг нь өөхөлдсөн байдаг. Туранхай ч гэсэн илэг нь өөхөлдсөн байх нь шүү дээ, тийм. За ерөнхийдөө бол ийм хүчин зүйлүүд байдаг. Амьдралын буруу хэм маяг гэдэг бол хамгийн ихний ерөнхийдөө бол хамгийн том шалтгаан байж байгаа. За ингээд энэхүү олон шалтгааны үндсэн дээр тухайн хүн маань илгэнд өөхөн хуримтлал гэдэг зүйлийг бий болгох нэ. За илгэнд өөхөн илэг бол нэг 5% хүртэл бол өөхтэй байхад бол энэ бол хэвийн үзэгдэл. За 5-аас дээшээ ихсээд ирэхээр л илгэний өөхлөлт гэдэг эмэг рүү орж байна гэсэн үг. За ингээд 5%-аас дээшээ илэг маань өөхлөөд нэг 10-аас 20% болоод ирэх юм бол илгэний өөхлөлт гэдэг юм бий болно. За энэ үед нь яадаг вэ гэхээр энэ хөөрхөн улаахан илэг маань хэмжээгээр томордог. Хэмжээгээр жоохон ингээд томорч ирэх нь шүү дээ. Хэмжээгээр томорч ирдэг илэг маань. За ингээд илэг маань хэмжээгээр томорч ирснийхаа дараагаар яадаг вэ гэхээр тухайн хэсэг газарт маань үрвэслэн явагдаад байгаа байхгүй үндсэндээ бол. За ингээд 25-аас 35% болоод ирэхээр яах вэ? Өөхөн илэг гэдэг бид нэр ирдэг. За ингэж ангилсны үндсэн шалтгаан нь юу вэ гэхээр за ер нь бол та 5-аас 20% илгэний цоохорчлт буюу илэг чинь хэмжээгээр томорсон байна. Жохоо өөхөн зурвсаад үүссэн байна гэж хэлэх юм бол та энийг амьдралын зөв хэм маягаар даван туулах боломжтой. Амьдралын хэм маягаа өөрчилж болно. Тэгэхэд бол буцаагаад хэвийн болох боломжтой хэм маягаа өөрчилж болно. За 3-дугаарт нь яг ийшээгээ ороод ирэхээр яадаг вэ гэхээр энд амьдралын хэм маягаа өөрчлөхийн хажуугаар нэмэлтээр ийм хэрэглэх байна. Зайшгүй шаардлага. За энэ үед нь бол илэг ингээд томрол яваад байна. Гэхдээ эргэх боломжтой. Буцаад ишигээ шилжих боломжтой байдаг. За ингээд 45-аас дээшээ гараад ирэхээр яадаг вэ гэхээр энэ үед нь эргэх боломжгүй гэж үздэг. Хэмжээгээр томорч исэн илэг маань жижигсэж эхэлдэг. За жижигсэж эхлээд байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр өөхөн юу нь л ихсээд ийн гэсэн үг үү? За яг энэ процесс юу болж байна вэ гэхээр тухайн илхэн дотор байсан өөхөн эсүүд маань задраад тэр хэсэгт үрүсэл явагддаг. За ингээд гарчин ингээд одоо нэг юм цогтчлээ тий эсвэл хутгаар цусчлээ. Тэнгүүд үрүсэл явагддаг шүү дээ тухайн үе. Яг тэр шиг процесс л явагддаг шүү дээ. Үрүсэл яадаг вэ гэхээр халах, өвдөх. За тэгэхээр нөгөө өвдөх гэдэг процесс маань илхэн дээр маань тутмаг байна шүү дээ тий өвдөх. За энд үйл ажиллагаа алдагдана. Гадагшаага мэдрэгдэхгүй байх нь шүү дээ. Үйл ажиллагаа алдагдана. За тэгвэл эд эрхтний үйл ажиллагаа алдагдаад тэгээд улаана. Гэт энэ өвслийн хэдэн процесс явагдаад байгаа байхгүй амхандаа. Тэгээ энэ процессын үед бидэрт нөгөө халах маань илэрхгүй байх нь. Үйл одоо улаагаад байгаа нь бид нар харагдахгүй байх нь. Тэ? Тэгэхээр үйл ажиллагаа алдагдах гэдгийг бид нар онцлох боломжтой. За энэ 45% жижигрээд байгаа үндсэн шалтгаан нь яаж ийнэ вэ гэхээр тэр халаа задарсан тэр эсүүдийг маань тархлааны эсүүд минь очингуудаа ингээд цэвэрлждэг. Цэвэрлээ яваад байдаг. Тэнгүүд нэг гараа ингээд
зүсцний дараагаар тэр хэсэгт нь сорив үүсдэг тий. Ингээд хатуураад нэг сорив үүссэн байдаг шүү дээ тий. Эсвэл бүр том хэмжээгээр зүсээд ингээд гимтээчих ч юм уу эсвэл түлчих юм бол тухайн хэсэг газарт маань юу болдог вэ гэхээр сорив маань умаагаад идэгдэг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан яадаг вэ гэхээр энэ өрөвсөл болж байгаа илэгний эсүүд маань хоорондоо умаагаад эвдээд хатуурч ийн гэсэн. Нэгсдээ сорив үүсэж байгаа гэж хэлдэг. Тэгэхээр энэ сорив үүсэж байгаа энэ хэсгийг яадаг вэ гэхээр бид нар хатуурал гэж нэрлэж байгаа. Буюу илэгний хатуурал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр үйл ажиллагаа дахид сэргэхгүй гэсэн үг. Буцаад эргэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр та тэр 45% үлдээд байгаа тэр 55% илгээрэл амьдрах боломжтой гэсэн утгатай болчихдог. Нэгсэндээ. Тэгэхээр энэ хүрэхээс өмнө бид нар эмчлэх шаардлагатай байх нь байна. Эмчлэх шаардлагатай байх нь байна. За тэгэхээр монголчуудын хувьд бол илэгний хөрөлт бол нэлээд амгаа байгаа. Ялангуяа эрэгтэй хүн тутмын 3-аас 1-т 3 хүн тутмын эрэгтэй тутмын 1-т илэгний хөрөлт байх магадaltaй. Тархан хүмүүсийн ердөөсөө илэгний эмгэг бол толгой дараалан байгаа. Тэгэхээр илэгний хөрөлт болж байгаагаа үндсэн юу болж ийнэ гэдгийг ердөөсөө мэдэх юм нь энэ хэвлийн таргалах нь шүү дээ. Тэгэхээр энэ хайрдал маш их хэмжээний эргэлдэл байгаа учраас тэнд илэгний хөвгөлт болж байна л гэж бид бодох хэрэгтэй байх нь. Тэгэхээр энэ 45-д хүрэхээс өмнө бид уншлах хэрэгтэй. За ялангуяа энэ хүн маань илэгний B, C вирустэй юм уу тий, Е-тэй ч юм уу тий, янз бүрийн вирустэй байх юм бол аюултай. Вирустай байх юм бол аюултай. Илэг нөгөө өөрөөгөө нөхөн сэргээгдэх энэ процесс маань алдагддаг. Илэг үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болоод ирэхэд яадаг вэ гэхээр тэр вирус маань сайхан болно. Хамгаалсан нөгөө таатай орчныг бий болгоод байна гэсэн. Улам сайхан таатай орчтой гэдэг тэр тавшингуугаар илэг хямарч эхэлдэг. Тэгэнгүүтээ илэгний өөхлөлт биш юм а гэхэд илэгний хавдар гэж зүйлээр онцлогддог. Цаашаа хүндрээ явчих юм шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ процессынх нь энэ хэсгүүдэд нь эмчилж явах хэрэгтэй. За тэгэхээр илэгний өөхлөлт гэдэг бол онцлогооны хувьд бол маш амархан. Ердөөсөө эхоогоор хараад идэг лөө. Яг зөв. Эхо бол эхний шатны баг онцлогоо тавьчихна. За дараад нь тэр хүн биохимийн шинжилгээ өгч болно. Энэ биохимийн шинжилгээнд нь яадаг вэ гэхээр илэгний үйл ажиллагаагаа үзүүлнэ. Илэгний үйл ажиллагаагаа үзүүлэхээр яах вэ гэхээр алаад асаатын хэмжээ гэдэг тийм. Алаад асаат нь нэмэгдээ явчихдаг. Ер нь бол манай монголчууд алаад асаатыг сайн мэддэг. Миний алаад асаат ер нь жоохон өндөр байгаа гэдэг. Алаад асааттай болчлоо энэ гэдэг. Аюул сайн. Биохимийн шинжилгээнээс ер нь хамгийн түрүүнд хардаг нь л бараг тэр хоёр үзүүлэлт байхаа гэж би боддог шүү дээ. За тэгээд хажуугаар нь ер нь бол энэ урдл шатанд алаад асаад илрээгүй байсан ч гэсэн нөгөө илэг үйл ажиллагаа алдагтаад байгаа юм яадаг вэ? Нөгөө холестерин боловсруулдаг гэсэн шүү дээ, тийм. Тэгэхээр цусан дах холестерины хэмжээнүүд ихсдэг. Бага нэгтэртэй липопротеид, маш бага нэгтэртэй липопротеид, тригглицерид гэсэн үзүүлэлт чинь их байдаг. За энэ их зүйлүүд маань дан ганцхан одоо илгийг гэмтээхээс гадна буцаад зүрх судасны систем энэ гэсэн зүйлүүдийг гэмтэж эхэлдэг. Тарих энтрийг гэмтдэг. Тэгээд энэ тригглицерид холестерин их байгаад ах юм бол тухайн хүн шигдээс харалт гэдэг зүйлүүд рүү ороод явдаг. Ингээл дамжрал явдаг. Тэгэхээр хүний бие гэдэг юм чинь салгаж болохгүй нэг цуллаг шүү дээ. Тэгэхээр энэ байгаа илэг гэдэг юм чинь гэмтээд байна уу гэхээр үгүй. Илэг гэдэг юм гэмтчгэл юм бол тэр чөлөөт өөхний хүчлийг боловсруулж чадахгүй учраас зүрх, тарих, бөөр бий явчихдаг. Тэгэхээр тригглицерид ихсээ явж байгаад тэрнээс үүдэлтэй бөөрийн дутагдлалд орсон хүмүүс ч л байж дээ. Тэгэхээр яг тэр шүүгээд бий болгож байгаа үндсэн хэсэгтэр нь анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэгэхээр бид нар яг энэ хэсгүүд дээр л анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэгэхээр манай монголчуудын дунд юу болдог вэ гэхээр ерөнхийдөө бол удамшлын шалхаантай илэгний өөхлөлт бол манай монголчуудын дунд нэлээд их байдаг. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр гадаадын тэр эмч нарын ер нь бол нэг орс эмч ярьж ирсэн. Монголчуудын дунд илэгний өөхлөлт их байх гэдэг. Шалтгаан гэхээр нэгдүгээр тухайн хүмүүс маань хар багын угаасаа тэр үндэс угсаагаараа их хөдөлгөөнтэй ард хүн байсан. Аж ахуй хийдэг байсан тий. Тэрнээс үүдэлчин гэдэг юм уу үүдэлчин аж ахуйн үйл ажиллагаатай байсан учраас маш их хөдөлгөөнтэй ард хүн байсан. Тэгээ маш их хөдөлгөөнтэй тухайн ард хүмүүс маань яжсэн бэ гэхээр суурин боловсрол гэдэг юм бий болоод суурин нийгэм шилждэг гэхээр суугаад эхэлсэн. Тэгээ суусан нөгөө өвөг дээдсээс хөдөлгөөнтэй байсан хүн маань суучхаар яах вэ гэхээр
тэр өөх задрах гэдэг фермент угаасаа тутмаг байдаг гэж үздэг. Тийм учраас илгэний өөхлөлт рүү аимшингуй явдаг. Тийм учраас удамшилтаа монголчууд одоо ийм илгэний өөхлөлтийн ферментийн алдагдал ихтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бол их илгэний өөхлөлт гэдэг дээр их анхаарах нь танаа ард түмний хувьд их чухлаа гэж нэг багш нэг конференцийн үеэр ирэхдээ ярьжсэн аахгүй. Тэгээ би нэлээд тэр үед нэлээд бодож ирсэн. Тэгэхээр монголчуудын дунд илгэний өөхлөлт бол их байдаг. Европчууд бүр ингээл мариата тархан хэрнээсээ илгэний өөхлөлт ер нь бас харьцангуй их байдаг ч гэсэн ер нь бас ингээл жоохон жин нэмээгүй юу л илгэний өөхлөлт рүү ороод идэг байхгүй юу. Тэгэхээр манай монголчуудын хувьд болохоор удамшлын шалтгаан ер нь өөрөө бас их дийлэнхтэй байждаг. Тийм учраас бид нар их багхгүй маш сайн анхаарах хэрэгтэй. За анх бол ингээд эрэгтэй хүмүүс илгэний өөхлөлт их байна гэж их ярьдаг байсан. Тэгсэн чинь одоо яасан бэ гэхээр эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаа байхаа болсон. Эмэгтэйчүүд ч гэсэн нийтлэг болсон. Нийтлэг болсон. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд болохоор эрэгтэй хүний хувьд бол яах вэ гэхээр угаасаа хүүсийн хувьд бол эрэгтэй хүнд бол нөгөө эстрогон буюу эмэгтэй давар ялгардаг учраас тэр хэмжээгээр одоо илгэний зүрх судасны өвчин болон илгэний өөхлөлтөөр өвдөх магадлал ихтэйсэн бол эмэгтэй хүмүүс болохоор яадаг вэ гэхээр 45 наснаас эхлүүлэл илгэний өөхлөлтөөр өвдөх механизм ихтэй. Яагаад гэвэл энэ үед цэвэршилт гэдэг юм бий болоод тэр өөхийг задлах процесс бас нөгөө биеинд нөгөө бодис солилцоос өөрчлөлт удаашрж болсон шүү дээ. Тэгэхээр тийм юм болдог. Тэгэхээр эрэгтэй хүн бол бүх насанд анхаарах нь. Эмэгтэй хүн бол ялангуяа 40 наснаас хойш 35 наснаас хойш таргалал эрэхтэй маш сайн илгэний өөхлөлт гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Тэгээ манайх ч юм бол аюу их БЦ вирус ихтэй ард түмэн шүү дээ. Тэгэхээр илгийг бол маш сайн хайрлаж бүүцэлж явах хэрэгтэй байх нь. Одоо яг энэ илгэний энэ үйл ажиллагааг ингээд хэрэглэе гэж бодоход амьдралын хэв маяг ярьлаа шүү дээ. Ер нь одоо нөгөө нэг хор зуршил ер нь яаж нөлөөлдөг юм бэ? За тэгэхээр бүгдээрээ болвол яах нь шүү дээ тий хэрхэн амьдралын хэм маягаа өөрчлөх вэ гэдэг шалтгаан үүсэж шүү дээ тий. За амьдралын хэм маяг гэдэг юмд чинь болвол маш их юм орж байгаа. Өмнө гол нь тий. За хамгийн эхлээд болвол тэр өөх тосны хоол хүнс талаас нь тий өөх тос. За өөх тос буюу хоолны талаас анхаарахтай юу гэдэг вэ гэхээр манайхан ингэдэг. За өөх тос идэхгүй гэд явцдаг. Тэгэхээр бидний идж байгаа борцог тий бүх юмд тэр транс тосч ордог. Тэгэхээр транс тосны тэр юу бууруулад харин тэр сүүлний тос амиу өнтрийг хийж болно шүү дээ тий. За сахарыг бүр бууруулах хэрэгтэй. Маш сайн байх хэрэгтэй. Энэ за сахараас үүдэлтэй илгэний өөхлөлтөөр ганцхан одоо насанд хүрэгчид онцлогтод байдаг байсан бол сүүлийн жилүүдэд байсан. Энэ сахарнаас үүдэлтэй хүүхэд ч гэсэн илгэний өөхлөлт гэдэг юм руу орж эхэлж байгаа. Одоо 10 хэдэн настай жоохон бондгор нөхдүүдийг очиж бариад үзэхэд бол илгэний өөхлөлттэй л бичдэг. Нойр булчирхаа баг зэргийн өрөвсөлтэй л бичдэг байхгүй юу? Тэгэхээр энэ сахар гэдэг бол өөр юм. За сахарыг хит хэрэглээд тахаар тэр инсулины дүржил гэдэг юм чинь илгэний өөхлөлтөө үүсгэждэг. За хоёрдугаар болохоор тэр хөдөлгөөн гэж яриад байгаа шүү дээ. Хоол хүнсэн дээр ерөнхийдөө бол ийм л юм анхаарах шаардлагатай. Хөдөлгөөн дээр бол яах вэ гэхээр ингэдэг. Манайх одоогийн фитнесээр их хичээлдэг болжээ. Тэгээ жоох марэлэг нөхдүүд ингээл гинт очивол те нэг сарын нэг нь фитнес хичээлтэй ч юм уу те. Хүмүүд хит их шууд ингээд огцом хөдөлгөөн авах. Тий, ачаалал авах нь цусны дах холестерины хэмжээг нэмэгдүүлж өгдөг. Цусны дах холестерины хэмжээг нэмэгдүүлж өгдөг. Тэгэхээр энэ цусны дах холестерины хэмжээ ихсгэр яадаг вэ гэхээр элэг эргэлдэжсэн за нэг өдөрт нэг те ингээд байнгын доктортойгоо нэг идсэн хоол хүнсийг боловсруулж яж их хэмжээний өөх тос ялгаруулсан янгууд сааталт орно. Гинт яагаад юм өөх гаач байгаа тий. Тэнгүүтээ тэрэндээ сааталт үсээд тэрнээсээ үүдэлтэй илгэний өөхлөлт гэдэг чинь юм бол бас аюултай дараа. Тэгэхээр хөдөлгөөнийг маш аажуу ялангуяа та илгэний өөхлөлттэй байх юм бол өдөрт 10 минут алхах. За тэгээд дараад нь 20 минут. За тэгээд 10 минутаа энийхээ 20 минутынхаа 10 минутыг нь эрчимтэй олгох зэрэг маш аажуу байх хэрэгтэй. Ялангуяа илгэний өөхлөлттэй хүмүүс. За тэгээд нөгөө мариатай нөхдөд манд гинт тогтсон хурыг гэж та бодож болохгүй. Гинт тогтсон хоолоос идэг байхгүй. Аюултай. За энэ хоол хүнсэн дээр нэг том юм хэлхий марцсан байна. Өлсөж өрдөөсө болдог. Илгэний өөхлөлтийн гол шалтгааны нэг бол өлсөх. За өлсөх дотроо их орно. Өглөө. За өглөөний цайг өөртөө гэдэг чинь өрдөөс юм шүү дээ. Өглөө ингээ босоод та жоохон ч гэсэн юм идэх хэрэгтэй. Тэгээд юм идэх гэхээр ингээд зөвхөн боо идчихдэг.
болохгүй шүү борц морц гэдэг талах болох гэдэг. Тэр чинь жоохон таны зүсийг ялгаруулах хэмжээний байх хэрэгтэй. Тэгэхээр жоохон юм илгээний нухаш ч юм уу тий өндөг ч юм уу тийм зүйлүүд байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо цэцгийн нус ч юм уу тий. Тийм зүс ялгаруулах юмнуудыг хэрглэж яг илэгчин ажиллаж эхэлдэг. Нойр булчирхаа илэг зүс айжуудаа ажиллах нь шүү дээ. За хэтэрхийх үүсчих юм бол яадаг вэ гэхээр бие махбод чи энэ хөрчөө өсчлөө. Захын судсан дах өөх тусуу задлаа. Энэ хавирганы өөх юу одоо энэ гидсний өөхийг задлаа. Харимгаа задлаа гингүүтээ цусны дахиад их хэмжээний өөх тусыг ялгуулцдаг байхгүй юу? Тэнгүү дахиад илэг ачаалдаг. Энээс үүдэлтэй өглөө хоол иддгүүгээс үүдэлтэй манай ханы дунд илгэний өөхлөлт бас ер нь их байдаг. За хөдөлгөөн ярьжсэн ч тойлоо тий. За ингээ ааж ингээ тогтмол ингээ хөдөлгөөн хийх нь хамгийн чухал байх нь илгэний өөхөлттэй ч юм уу та турах чагаад ч юм уу тий хамаагүй. За энд бол би өөрөөсөө түрнээс нөгөө хорц сушил өөрөөсөө яриаггүй. Хорц сушил угаасаа ярилтгүй тийм ээ. За тэгээд гэхээр арх гэж зүйлийг хэрэглээд ирэхэд бие махбодоос өөх тос чөлөөлөгдөх үйл ажиллагаа алдагдчихдаг. Тэнгүүд арх хэмжээгээр хэрэглээд байгаа юм бол та нэгсэндээ яг арх задалдаг тэр надабе гэдэг пигмент чинь яг өөх тусыг задлаад байгаа байхгүй юу? Гэдэг ийм нэртэй пигмент гэдэг. Энэ нь яг өөх тусыг задалдаг. Тэнгүүд спирт уучгаараа яадаг вэ гэхээр энэ спирт задлаад. Тэгэхээр илгэний өөхлөлтийг дотор нь хоёр ангилдаг. Нэгт спиртийн оролтой. Хоёрт спиртийн бус шалтгаанд. Архины бус шалтгаанд илгэний өөхлөлт. Архины шалтгаанд илгэний өөхлөлт гэж тусдаа бүр хоёр хэмждэг. Тийм. Тэгэхээр архины шалтгаантай илгэний өөхлөлтөд ойлгомжтой та турхаач гэсэн илэгчээ өөхтэй байдаг. Тэгэхээр архины шалтгаантай өөхлөлтөөс сэргийлэх үндсэн шалтгаан эмчилгээ урьдчилан сэргийлэлт гол зүйл нь юу вэ гэхээр ердөөсөө архиа болоо. За архины бус шалтгаанд байгаа болохоор би энийг яриад. Архины бус шалтгаанд. За энд бол бас тамхи орно. Тамхи бол маш хэмжээний хор ялгаруулдаг. Тэрийг нь илэгшүүдэг. Тэгэхээр ингээл нэг өнөөдөр бүвжоо гэдэг нөхөр өөртөө таарсан өдрийн 8 цагийн ажлыг хийгээ байжсэн чинь 12 цагаар ажиллаад явах уу? Орой унтуулахгүй шөнжөнгөө ажиллаад явах яах вэ? Гэхдээ нэг өдөр нэг үсрээл нэг 2 сарын дараа гэл хатгыг ядраанд ороод унтагтай адилхан илэгчин тэгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр илэгний ачааллыг бит юм ээ. Яа гэвэл бид нар хангалттай ачаал өгч байгаа. Яаж ийм вэ гэхээр нэгт бид нар өглөө ингээд босоод хоол ундгүй очиж чинь. Тэнгүүд илгээд тэгж шít. Хөөе. Чи нэг захын судсан дах өөх тусаа задлаад энийг намайг тийж гэдэг. За ингээд байжсэн нэг утаа амьсгалж байгаа. За энэ утааг цэвэршүүлээрээ. За яаж ийм нөгөө арьс марсаараа тийм хүрцэн мүү одоо хор одоо нийлэгжүүлдэг одоо газруудад байдаг тийм нэхмэлт ч юм уу арьс шинэ өвтөд бичлээ тэрийг ялгуулчихна. За тэгжидл байж гинт их хоол өдөд. За энийгээ задлаадах. Надад энерги өгдөг. Ингээл амар хажил. Тэгжидл өдөржингөө сахар маш ухаалаг процесс хүний хэд явагддаг гэдэг байгаа шүү дээ. Өдөржингөө сахар идчихэд ингээд ажилуулад байгаа байхгүй. Тэгжидл очиод нөгөө стресс гэдэг зүйл төрчихдөг. Гадаа гараад даарад иж байгаа байхгүй. Дараал ингээл хамаг бие чинь чичрээл ингээд амар их энерги зарцуулгал тий ингээд зарцуулаад тэр энергиэс үүсэж байгаа тэр нэгдлүүдийг чинь илэг цэвэршүүлээд байгаа байхгүй. Тэгээ байж идэл нэг дулмаат очоо хилтчихдэг, автоос хүлээчдэг, түгжирчдэг ингээд элхний ачааллыг бүр ингээд хит их дамгаалцсан байж ич дээрээс нь битээ хорц сурчил хэрэглээ. Тэ энийг бол сая 12 цаг гэж байна тий. Тэгээ орой байж идэл шоудад нойргуу болт юм уу, стресстэд нойргуу болт юм уу, нэг нойргуу. Нөгөө элх нь унтчихад чинь 40%-аар үйл ажиллагаанд буурчих хэрэгтэй байхгүй юу? Яг гүн нойрно. Тэгтэл нөгөө нойроо чанартаа очиодгүй ингээд хэлхээ ингээд ажиллаж. Тэгэхээр аргагүй шүү дээ. Нэг 40 настай хавтар тусах нь аргагүй байхгүй юу? Ердөөсөө. За тэгэхээр илэгний өөхлөлт гэдэг өвчин бол амьдралын одоо хэв хөвшилтэй идэж ууж байгаа зүйлтэй хэрглэж байгаа хорц суршил гэдэг ингээд бүх зүйл маань илгэн дээр очиж одоо ингэж асуудал үүсгдэг байх нэ. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэн дэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол өнөөдрөөс илгээ хайрлаараа мэдээж одоо эмчийн хэлснээр огцом дасгал хөдөлгөөн хийхгүй юм байна. Огцом одоо шууд өөх тусаа асахгүй юм байна. Тэ? Тэгэхээр аажуу тайвнаар аажимдаа мэдээж одоо биеэ үзүүлээд яхад харуулад хэрвээ ямар нэгэн шалтгаан хилж байгаа бол одоо өнөөдрөөс эхэлж хичээхгүй бол болохгүй юм байна гэдгийг бол өнөөдрийнхаа нэвтрүүлгээр бас онцолж ярьж байна. За одоо ингээд яг энэ тохиолдолд яг ямар одоо эмчилгээ тохиромжтой юм бэ? Мэдээж одоо амьдралын хөвшил гэдэг бол урьдчилан сэргийлэх маш том одоо эмчилгээ баг тий.
Одоо яг нөгөө эмчилгээ талаас нь бас юу зөвлөх вэ гэдгийг бас үргэлжлүүлээд ярив тийм. За эмчилгээ талаас нь яг л адилхан. Урьдчилан сэргийлэхтэйгээ ердөөсөө адилхан. За нөгөө нэг хоол өглөө өлийн явахгүй бах. Багаар идэх. Идэхдээ одоо тэр юуг идэхдээ зүс ялгаруулах төрлийн зүйлүүд идэх. Тэ өндөг тэр жоох өөх тустай юм чинь шүү дээ. Жоох туслах юм гэх юм. За тэгээд архаг өвчнийг эмчлэх гэж байгаа. За илгэний өөхлөлтөнд хүргэдэг архаг өвчлөлүүд яадаг вэ гэхээр ердөөсөө артериосклероз гэдэг өвчин байдаг. За артериосклерозыг бол манай монголчууд мэдэн дээ. За миний цуснтайгаа хүүхд тос эмчилгээ миний зүрх хөвдөд эмч зүрх судас одоо эмчилгээнүүдээс холестерин бууруулах эмчилгээ тийм холестерин бууруулах эмчилгээ зориул биччихлээ гэдэг. Тэгэхээр тэр холестерин бууруулах эмчилгээ чинь таны судасны хананд байгаа энэ өөх тосуудыг чи ингээ хуулаад байгаа байхгүй хуулаад. Тэгээ ингээд цусанд оруулчих. Тэгээ цусаар урсаж явж байгаад эдгээр чи яадаг вэ гэхээр илгэн дээр очиж байгаа байхгүй юу? Илгэн дээр. Тэгэхээр холестерин бууруулах болон ийм архаг өвчтөй үед холестерин бууруулах эмчилгээ хийлгэж байгаа бол илгээ хамгаалаач. За хоёрдугаар талаар яах вэ гэхээр энэ архаг өвчин гэдэг дотроо ердөөсөө тэр нойр булчирхай өвчлөл зүсний өвтгөрөлчин бол илгэний өөхөлтийг хүргэх үндэс шалтгаан байдаг. Тэгэхээр энэ архаг өвчнөө эмчлэх аюул шаардлагатай байна. Шаардлагатай. Яагаад гэвэл манайхан ингэдэг байхгүй юу? Тэнд нэг нойр булчирхай эмчлэх чинь гэж яваад идэг. Тэнд нэг зүсээ эмчлэх гэж яваад идэг. Зүрхээ хамгаалах гэж яваад идэг. Эцэст нь энэ бүх архаг өвчнүүд чинь ууж байгаа эм тариа бүх зүйлүүд чинь илгэнд орчдөг. Тэнгүүд илгэний ачаал ихсэнгүүд илэг өөх тусны одоо хөрөнгөлөлийг бий болгох үндсэн үйл ажиллагаа болдог. За 3 дугаарт нь бол хөдөлгөөн. За хөдөлгөөнийг бас ааж 50% хичээгээд би сая хэлсэн тийм. Хөдөлгөөний хувьд бол ярьсан шүү дээ тийм. Тэгээ манайхан ингэдэг илгэний өөхөлтөө гинэ. Стод фитнестэй гэдэг байхгүй. Тэгж болохгүй. Маш ааж хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэж та дор хаяж өөрийнхөө биеийн чингээс 20% илүү байх юм бол 10% ч юм уу илүү байх юм бол энийг та 2 жил дотор бууруулах хэрэгтэй. 2 жил гэж шүү 6 сар ч гэж яриа. Тэгэхээр энэ бол айгүй чухал. За тэгээд эмэн эмчилгээ орж ирнэ. Эмэн эмчилгээ. За яг хөө тийм нарийн эм бэлтгэлийг бол эмч зөвлөнө. Та илгэний өөхөлттэй нь асуулаа чи ингэсэн мэн илэг хамгаалах юм гэрэлээ. За ингэсэн цал илээ фосфолипид гэрэлээ энэ төр янз бүрийн юм нэгдэг бол таны юу хэрэг одоо эмчлэгч эмчиж зөвлөнө. А бид нар өнөөдөр юу зөвлөх вэ гэхээр та өнөөдөр шууд авч уугаад өөрийгөө одоо ерөөхдөө өртөлн сэргийлээд илгэний өөхөлтөө хөнгөн шатандаа эмчилчих. Одоо яг тэр нэг 10-аас 20% дээр нь тий. За энээс нэг 30% хүртэл ихсчих нэг цоохорчлолттой илэг томорсон үед хэрэглэж юм бол одоо лив тавар гэдэг юм. Лив тавар. Ер нь бусад нөгөө актер хүчтэй им ууж байгаа тохиолдолд эмч нар ер нь бол зөвлөд идэг шүү дээ. Илэг хамгаалах юм уу, ходоод хамгаалах юм уу гэдэг тий. Тэгэхээр тэрий эмнүүдийг чинь задлж байгаа үндсэн юм нөр илүү учраас ямар ч юм артерийн даралт бууруулах юм болж байгаа ч бол та илэг хамгаалах юм уу хол тий ялангуяа. За яг нэг юм 67 хүн дээр хийгдсэн судалгаа байгаа. Тэгээд энэ хүмүүсээ яг 2 бүлэгт хуваагаад эхний бүлэгт ингэ шинжилгээ хийхэд 75% нь илгэний томролтой байсан байгаа. Тэгээ 2 ширхгээр лив 52 дисик гэдэг имийг уулгасны дараагаар 2 ширхгээр өдөрт 2 удаа 6 сар уулгасан байгаа байхгүй юу. Тэгтээ ер нь бол юунуудээ онцлогоонуудын янз бүр авсан байгаа. Тэгээ уулгасны дараагаар үзэхэд энэ илгэний өөхлөлт яг 2 дахь сар дээр үзэхэд 45% барьсан байна. Маш сайн үр дүнтэй. Маш сайн үзүүлсэн байна тий. Тэгэхээр лив 52 болон регинил гэдэг юмтай хавсарч явах хэрэгтэй байхгүй юу? Регинил. Регинил порто гэдэг юмтай хавсарч явах хэрэгтэй. За ингээд энэ хоёр имийг лив 52-ыг 2 ширхгээр 2 удаа, регинил портог 2 ширхгээр 2 удаа уухад ерөнхийдөө бол 2 сарын дараагаас илгэний өөхлөлт маш сайн дамжингүй буурсан байдаг. Тэгэхээр лив 52 бол Хямлай компани имийн бүтээгдэхүүн. За тэгэхээр энэ бол ингээд уугаа явахад бол ямар нэг хор нөлөө байхгүй. Ялангуяа илгэний үйл ажиллагаа дэмждэг учраас хордлогыг маш их сайн тайлж өгдөг. Илгэний өөхлөлтөөс гадна. За регинил портол дотор эссенциалтай милх тестэлтэй фосфолипидтэй ийм хавсарсан бүтээгдэхүүн. Тэгээ нийлмэл найрлагатай бүтээгдэхүүн. Тэгээ яг энэ хоёрыг хавсарлаад болгоход бол илгэний өөхлөлт гэдэг зөвөрийг та ерөнхийдөө 30%-аас хувьтай байхад бол бууруулж чадах нэ.
ийм судалгааны өөр ингээ гараад ирчихсэн. Ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хэрэглэгч гэдэг бол хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн маань хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань өөр аюулгүй байх гэдэг нь чухал. Тэгэхээр хямлаа юмуд бол өөрөө дан ургамалтай. Одоо энэ регенэл бол өөрөө бас дан ургамалтай ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бол ингээд хавсаад уух нь бол чухал ахна шүү дээ, тий. За баярлалаа амчаа. Одоо энэ лив 52 одоо эдгээр юмнуудыг хаанаас авч болох мэдээллийг үзэгчдэд өгөх үү, тий? За тэгэхээр Монгол Улсын шинжилсэн эмийн хуулийн дагуу бол жортой юмнуудыг бол эмийн сангаас авах боломжгүй байдаг, тий. Харин жоргуу олгогддог юмнуудыг бол эмийн сангуудаас авах боломжтой. Тэгэхээр энэ лив 52 болон регенел гэсэн юмнууд маань өөрөө жортой олгогддог юмнууд байгаа. Тэгэхээр нэг асуудал байдаг. Илгэний үйл ажиллагаа сайжрахаар яадаг вэ гэхээр тухайн хүн нөгөө бие дотор байгаа бодисын солилцооны хог хаягдал бүх зүйл ингэ цэвэрлээд идэг. Тэгээ цэвэрлэнгүүд ихэнх үед нь жоохон өлсдөг. Эхний 1 сар өлсдөг. Тэгээ явандаа бодисын солилцоо өөрөө ханчхаараа яг тэр 1 сарын дараагаас маш сайн тавшингуугаар ингээд юу яадаг. Илэг маань сайжраад эхэлдэг. Бодисын солилцоо ханаад туршил маш байхгүй болчихдог. Тэгэхээр хүмүүс бол доор хаяж та 3 сар угаач гэдэг юм бид нар. Хамгийн багадаа хавсаад 3 сар угаач. Тэгэхээр энд бол жоохон жин нэмэгч гэсэн өөхөн жин биш, булчингийн жин нэмж эхэлдэг. Тэгэхээр таны дээр дотор байгаа юмнуудыг чинь булчин руу одоо уургуудын булчин руу оруулаад өөх тусыг чинь задлахын задлаад бодисын солилцоонд оролцуулаад байдаг л гэсэн үг. За баярлалаа амчаа. За эрүүл амьдралын цахим нэвтрүүлэг өнөөдөр үзэгч та бүхэнд илгэний өөхлөлт гэдэг сэдвээр мэдээллийг хүргэлээ. Мэдээж одоо илэг дүрлийн эрхтэн гэж ярьдаг. Тэгээд бас одоо яг хүний биеийн гол лаборатори хэсэг гэж үздэг учраас иргэд маань одоо яг илгээ хайрлаарай, гамнаарай. Илгэний одоо энэ өөхлөлт яваандаа одоо маш эргэшгүй аюултай өвчний энэ эхлэлийг тавьж идэг гэдэг утгаараа үзэгч маань ч гэсэндээ энэ дээр анхаарлаа маш сайн хандуулаарай гэж хэлэхээр нь нэвтрүүлэг өнөөдөр бас урагдж оролцож мэдээлэл өгсөн пүрэв юмчтай баярлалаа тань. За баярлалаа. За эрүүл амьдралын нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзлаа. Баяр та үзэгчтэй.